За сайн байцгаана уу. Намаа Гантлаг гэдэг мэрэгжлийн зураач, хөгжим урлаач, морин уур мэрэгжилтэйгээр одоо ажиллаж байна. Манай дэлгүүр болохоор Ардын намын байрны 1 давхарт ихшгэлэн дэлгүүрийн салбар дэлгүүр нэгээд ажиллаж байна. Ховд аймагт морин хуур, товшуур, цуур, жаргалантын ятах зэрэг үндэснийхээ хөгжмийг үйлдвэрлээд ард түмэндээ хүргэж байна. Та бүхэн манай дэлгүүрээр ирж хөгжлүүлээрэй гэж хүсье. За таны хувьд ер нь яг ардын хөгжмийг одоо хэддэг жилдээ урлаж байна. Хөгжим урлна гэдэг бол бас нарийн мэдрэмжтэй ийм одоо мэрэгж шүү дээ. Яг хөгжим урлаад 30 гаруй жил болж байна. Соёл иргэний их сургуулийг зураач мэрэгчлэр төгсөөд тэгээд хөгжим урлаад Японд 10 жил суралцаад дахиж Монголд ирээд одоо ингээд үндэснийхээ хөгжмийг стандартын дагуу хийж бүтээх гэж зүтгэж байна. Ерөн хөгжим урлал гэдэг бол ер нь ард түмэн бүх талын дэмжлэг авчиж цаашаа хөгжих тийм тустай урлаг. Тийм учраас өнөөдөр маргааш бол хөгжихэд их хэцүү. Тийм учраас олон хүн бэлдэж масс хамруулж өнөөдөр баруун бүсийн хөгжмөний хэрэгсийг хангана уу гэхээс ганц хоёр хүний хийдэг асуудал биш. Сүүлийн одоо жилүүдэд бол ардын язгуур хөгжмүүдийг дуурайлгаж хятад ард улсад үйлдвэрлээд зах зээл дээр худалдан борлуулж байгаа шүү дээ. Тэгэхээр гар урлалын орон нутагтаа үйлдвэрлэсэн эсвэл хөгжим урлаачдын маань яг одоо Монгол эх орондоо үйлдвэрлэж байгаа энэ хөгжим хятадд үйлдвэрлэж байгаа хөгжим хоёрын хоорондох ялгаа гэж бий юу? За Монголын урлаачны урлаж байгаа хөгжим бол яг Монгол дугуйлт стандарт Монголын ардын дуу хуур тоглоход зориулагдж Монгол урлаач нар олон жил хөгжүүлсээр байгаа үдий болтол урлаа явж байна. Хятадд урлаж байгаа хөгжим бол өөр дугуйлт тембэр хөг аялгаутай байдаг. Тэр хоорондын ялгаа байна да.